2025 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг танилцуулъя. За Монгол Улсын их хурлын 2025 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн чуулганы нэгдсэн уралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль болон бусад дагалт хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцсэн 4 дахь хэлэлцүүлэгт шилжүүлсэн. Энэхүү хууль батлагдсанаар нийслэлийн 2025 оны батлагдсан төсөвт дараах үндсэн өөрчлөлтүүд орж байна. Үүнд нийслэлийн 2025 оны төсвийн суурь орлогыг 3 их найд 203.4 тэрбум төгрөг, суурь зарлагыг 2 их найд 767.5 тэрбум төгрөгөөр хянснаар төсвийн тухай хуулийн 56-гийн 2-1 дэх заалтын дагуу нийслэлийн төсвөөс улсын төсөвт төлөвлөх орлогыг 130.8 тэрбум төгрөгөөр, орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас нийслэлийн орон нутгийн хөгжлийн санд хуваарлаж байгаа шилжүүлгийн орлогыг 20.8 тэрбум төгрөгөөр бууруулж 39.5 тэрбум төгрөгөөр байхаар тус баталсан. За төсвийн тухай хуулийн 34-ийн 2-1 дэх заалтанд дээд шатны төсөв тодтох хийсний улмаас тухайн шатны төсөв тодтол хийх зайлшгүй шаардлага бий болсон гэх заасныг үндэслэн нийслэлийн 2025 оны төсөвт нэмэлт өөрчлөлт тухай оруулах тухай тогтоолын төслийг боловсруулан танилцуулж байна. За төсвийн орлогын хувьд 2025 оны 5 дугаар сарын төсвийн орлогын гүйцэтгэлийн мэдээгээр нийслэлийн төсөвт 1 их найд 484.7 тэрбум төгрөгийн орлого төвлөрч 93.1% гүйцэтгэлтэй, хотын шуудын төсөвт 580.1 тэрбум төгрөгийн төвлөрч 98.9% гүйцэтгэлтэй байна. За 2025 оны төсвийн орлогын хүлээгдэж буй гүйцэтгэлд үндэслэн хотын төсвийн орлогыг 105.6 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлснээр хотын төсвийн нийт орлогыг 1 их найд 770 тэрбум төгрөг, нийслэлийн төсвийн нийт орлогыг 4 их найд 264.6 тэрбум төгрөгөөр байхаар тус тооцож төсвийн тодтолтын төслийг боловсрууллаа. Хотын төсвийн орлогод орж буй нэмэлт өөрчлөлтийг нэр төрлөөр нь танилцуулбал 1. Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 2025 оны 28.190 татвар төлөгч иргэдэд 52.5 тэрбум төгрөгийн татварын буцаан олголтыг бүрэн олгосон бөгөөд батлагдсан төсвөөс хэмнэгдэж буй 7.2 тэрбум төгрөгийг төсөвт буцаан төвлөрүүлэхээр 2. Соёлын төв өргөө нийслэлийн төр захиргааны автобаз улсын өмч үйлдвэрийн газруудын бүтэц зохион байгуулалт өөрийн орлогод орж буй өөрчлөлттэй холбоотойгоор төсөвт байгууллагуудын өөрийн орлогын төлөвлөгөөг 1.1 тэрбум төгрөгөөр бууруулахаар 3. Сүхбаатар дүүргийн 1-р хороо инх тайвны гүүрний баруун талд 1700 м2, тус дүүргийн 8-р хороонд ус угын удирдах газрын эзэмшил байсан 1000 м2 газрыг нэмэлтээр нээлттэй дуудлага худалдаагаар худалдах, мөн газар эзэмших эрхийн гэрчилгээ нь хуулийн дагуу хүчингүй болсон газрыг дуудлага худалдаанд оруулснаар 2025 оны газрын дуудлага худалдааны орлогыг 49.5 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр 4. Нийслэлийн 2025 онд хувьчлах барилга байгууламжийн жагсаалтанд үндэслэн нийслэлийн өмчийн барилга байгууламжийн нээлттэй дуудлага худалдаагаар хувьчилснаар нийслэлийн төсөвт төлөвлөх өмч хувьчлалын орлогыг 50 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр тус тооцлоо. За төсвийн зарлагын хувьд урсгал зардлын хувьд нийслэлийн 2025 оны төсвийн тодорхойлолтын төсөлд урсгал зардал хооронд 14.4 тэрбум төгрөгийг төсвийн зохицуулалт хийж 16.5 тэрбум төгрөгөөр зардлыг нэмэгдүүлэхээр тооцлоо. Төсвийн урсгал зардал орсон өөрчлөлтүүдийг танилцуулбал хот нийтийн тохиолдлын үйлчилгээний зардлыг 10.9 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр засаг даргын нөөц хөрөнгийг 14 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр сургуулийн автобусны үйлчилгээний зардлыг 1 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр төрийн албан хаагчдын эрүүл мэндийн үзлэгт хамруулах арга хэмжээний зардлыг 1.2 тэрбум төгрөгөөр бууруулахаар сайжруулсан түвшний тээвэрлэлт, хадгалалт, хяналт шалгалтын зардал, борлуулалтын урамшууллын зардлыг 10 тэрбум төгрөгөөр бууруулахаар нийслэлийн харьяа байгууллагуудын үйл ажиллагааны зардлыг 2.5 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр Монгол Улсын засгийн газрын 2025 оны 28 дугаар тогтоол нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын холбогдох шийдвэрийн дагуу шинээр байгуулагдсан 2 байгууллагын үйл ажиллагааны зардал 2.9 тэрбум төгрөг нэмж тусахаар нийтийн тээврийн үйлчилгээний орлого төвлөрүүлэлтийн системийн гэрээний дагуу өр төлбөр барагдуулах зардлыг 0.5 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр тус төлөвлөлөө. Дээрх өөрчлөлтийг тооцсон тусгаснаар нийслэлийн 2025 оны төсвийн урсгал зардлын хэмжээ 1 их найд 481.8 тэрбум төгрөг болж нийт зардлын 62.5% буюу 925.4 тэрбум төгрөгийг хотын төсвийн урсгал зардал 37.5% буюу 556.4 тэрбум төгрөгийг 9 дүүргийн урсгал зардал тус эзэлж байна.
За хөрөнгийн зардлын хувьд нийслэлийн 2025 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг боловсруулахдаа хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээний тендерийн хэмнэлт 16.6 тэрбум төгрөг, бодит гүйцэтгэл санхүүжилттэй уялдуулан 114.9 тэрбум төгрөг, нийт 131.5 тэрбум төгрөгийн санхүүжилтийг бууруулсан. Тус их усүрийг төсөв өртгөн нэмэгдсэн болон шинээр хэрэгжүүлэх шаардлагатай төсөл арга хэмжээ санхүүжуулахаар төсвийн төслийг боловсрууллаа. Мөн Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиар нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалт 8.3 тэрбум төгрөгөөр буурах болсонтой холбогдуулан тус их усүрөөр хэрэгжиж байгаа төсөл арга хэмжээг нийслэлийн 2025 оны төсвийн хөрөнгө оруулалтаар үргэлжлүүлэн санхүүжуулахаар төсвийн төсөл тусгасан. Орон нутгийн хөгжлийн сангийн шилжүүлэг. За Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиар орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас нийслэлд хуваарлж байгаа шилжүүлгийн орлого 20.8 тэрбум төгрөгөөр буурч 39.5 тэрбум төгрөгөөр батлагдсантай холбогдуулан төсвийн тухай хуулийн 59 дугаар зүйл батлагдсан аргачлалын дагуу орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас нийслэлд хуваарлагдсан шилжүүлгийн орлогыг нийслэл дүүргийн орон нутгийн хөгжлийн санд хуваарлан тооцлоо. За төсөв хоорондын харилцааны хувьд нийслэлийн төсвийн тухай хуулийн 56-гийн 2-2 дахь заалтад заасны дагуу дүүргийн төсвөөс нийслэлийн төсөвт төлөвлөх орлогыг 2025 оны батлагдсан төвчнөөс 18.2 тэрбум төгрөгөөр бууруулж дүүргүүдэд олгох санхүүгийн дэмжлэгийг 1.4 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэн тооцож төсвийн тодорхойлолтын төсөл тусглаа. Иймд төсвийн тухай хуулийн 64-ийн 1-2 заасны дагуу нийслэлийн 2025 оны төсөвд нэмэлт өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг хэлтсэн баталж өгөхийг нийслэлийн эрдэнэ төлөөлөгчдийн хурлын эрхэм төлөөлөгч та бүхнээсээ хүсье. Баярлалаа.